Өнөөдрийн хичээл бол хоол хүргэлт захиалах болон жолоочтой харилцах англи хэлгүүд. Хоол хургуулж авахдаа I'd like to place a delivery order. Эсвэл Can I get this delivered гэж хэлж болно. Захиалга өгтөө хүргэлтийн зааварчилгааг ингэж хэлнэ. Хаалганы үүдэнд үлдээхийг хүсвэл Please leave it at the door. Харин эрэхтээ хонх дарахыг сануулгах бол Ring the doorbell when you arrive гэж хэлээрэй. Хоол хэцээ ирэхийг асуух хэрэг гарвал ингэж асууна. How long will the delivery take? Хэрэв захиалга их удаад байвал My order is taking longer than expected гэж хэлж болно. Заримдаа жолооч таны хаягийг олохгүй байж магадгүй. Тэд тань руу залгаад I'm having trouble finding your building гэж хэлбэл та хаягаа зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь It's the blue house next to the pharmacy гэх мэт. Жолооч ирээд залгах үед хэрэглэх үгс. Тэд I'm outside гэж хэлнэ. Та хариуд нь би одоохон буулаа гэж хэлэх бол I'm coming down right now гэж хэлээрэй. Захиалга дутуу ирсэн үед яах вэ? Хэрэв ундаа байхгүй байвал I'm missing a drink from my order гэж хэлнэ. Уутыг дахин шалахыг хүсвэл Can you double check the bag гэж асуугаарай. Байрны доор үлдээлгэх болон гарын мөнгө өгөх тухай. Лоббид үлдээгээрэй гэх бол Just leave it in the lobby, please. Харин апаар дамжуулан гарын мөнгө үлдээсэн гэдгээ хэлэх бол It tipped you in the app гэж хэлээрэй. Ингээд хоолоо хүлээж авсны дараа тэд танд Enjoy your meal буюу сайхан хоолоорой гэж хэлэх болно. Баяртай.